Сар шинийн мэнд дэвшүүлье. Нэвтрүүлэгч Хандаа байна. Чингис хаан үндэсний музейд их хааны өргөөг байгуулж хааны алтан хөшөө, их цагаан туг, төрийн хасбуу тамгыг бүтээн залсан билээ. Уг хөшөө дурсгалд нийтдээ 107 кг алт орсон гэдгийг нээлтийн үеэр Монгол банкны ерөнхийлөгч Лавсүрэн дурдсан. Монгол банкны 2 дугаар сарын 24-ний өдрийн мэдээллээр 1 г алтны үн 326 мянган төгрөгийн ханштай байна. Үүгээр 107 кг алтны үн 34.9 тэрбум төгрөг гэсэн үг юм. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд иргэд татварын дарамттай өргөн хэрэглээний барааны үн өдрөөс өдөрт өсөж байхад 35 тэрбум төгрөгөөр хөшөө барина гэдэг цаг үеэ олоогүй шийдвэр боллоо хэмээн иргэд сошиалд бухимдлаа илэрхийлж 107 кг галт зарцуулсан гэдэгт хэн хяналт тавьсан бэ хэмээцгээж байна. Статистикийн газраас танилцуулсан мэдээллээр 2025 оны 1-р сарын байдлаар улсын нэгдсэн төсөв 492 тэрбум төгрөгийн алдагдaltaй буюу зарлагтай уруудсаар байгаа нь бодит үнэн. Мэдээ хүргэлээ.